Сайн бацгаана уу шинэ бичлэгтэй тавтай морил. За өнөөдөр ирэх 8 дугаар сарын ерөнхий төлөвийг харах болно. Урд уртынхтайгаа адилхан 3 сонголттой. Эдгээр 3 сонголтоос харж агаад хамгийн их нүдэнд туссан бүлгээ сонгоорой. Нэг нэгээр нойртуулаад харуулъя. За нэгдүгээр бүлгийг сонгосон хүмүүсийн хувьд ирэх сар ямар байхыг харцгаая. Эхлээд мэдээж ирэх сарын ерөнхий төлөвийг харна. За болж өгвөл юм болгоныг боддоор харах хэрэгтэй болох бах. Таны төсөөлөл бодит байдал хоёр хоорондоо нэг л зөрүүтэй байгаад болчих байх гэд дэмий хоосон юмд итгээд яваад иж боломгүй юм шиг харагдаж байна. Өөр бас хүмүүсээс холдоод би ганцаараа бүгдийг чадчихна, би бүгдийг болгоно гэж явах хэрэггүй. Хүмүүсээс дэмжлэг туслалцаа хүсэх хэцүү байж иж болох ч гэсэндээ үнэндээ бол бусад хүмүүсийн дэмжлэг танд хэрэгтэй болж ирэх бах. Бүх ачааг ингээл ганцаараа үүрээд байх гэсний хэрэггүй. Хайда заримын ч болтугай хуваалцахад бас зүгээр. Ер нь гол зүйл гэвэл энэ байна. За тэгээд зарим нь юуны чи араас яваад хамаг цагаа зарсан боловч үр дүн нь таны найдаж хүлээж ирснээс шал ундаа байж таарад би өдөө болтол ийм юмны араас ингэж явах хэрэг байгаагүй юм байна ш тэгээд урам хугарч магадгүй юм. Эсвэл юунаас чинь залхаад одоо болдог ч юм болов уу гэж бодож магадгүй. Сэтгэл санаагаар унах, урам хугарч байдаг юм уу? Тэгчлээдээ гэж хүлээн зөвшөөрөхөд хэцүү ямар нэг асуудал үүсч бас магадгүй. Гэтэ нэг их хүн дээр тусгаж авах хэрэггүй дээ. Сүртэй том асуудал бол биш байх гэж бодож байна. Эннээс гадна ямар нэг том шийдвэр гаргаж магадгүй. Хэрвээ тэгэхээр бол хамаагүй яарч болохгүй. Хурдан биш, гол нь зөв шийдвэр гаргах чухал гэдгийг санах хэрэгтэй юм байна. За ингээд эндээс харах юм бол 8 дугаар сарын 3, 5, 7 хавцаа аль эсвэл 12, 21, 16, 25 хавцаа өдрүүд танд чухал байж магадгүй. За цааш нь эх сард таны ажил төрөл ямар байхыг харъя. За урд нь хуучин ямар байдаг гэсэн тэр байдал өөрчлөгдөж магадгүй. Хөл толгой нь олдохгүй хүүшээ юу болоод байна гэхээр гинтийн үйл явдал болж магадгүй. Гэхдээ дараа нь танд аз тарч магадгүй юм байна. Ажил төрөлтэй холбоотой жижиг мөртлөө алстаа танд нөлөө үзүүлэхүйц хэрэгтэй зүйл гарч ирж болох юм. Энд дэр хий нэг хүн танд айгүй тусалж хэрэг болж магадгүй юм байна. Шинэ ажлын сураг сонсогдоод шинэ ажилд орж магадгүй хүмүүс ах шиг байна. Бас энэ тал дээр нэг тийм том зөрөгтэй алхам хийх тухай бодож магадгүй. Юу ч боллоо гэсэн та очроо олчих болохоор тэгчгэнсэн гэж боддог юм байх юм бол үзээд алдах хэрэгтэй юм шиг байна. Муугаар ирэх юм бол ерөөсөө байхгүй харагдаж байна. За дараа нь таны мөнгө санхүүгийн байдал ямар байх вэ гэдгийг харъя. За ер нь бол муугүй, доктортой байна. Цаашдаа ч гэсэн баг багаар сайжраад ирнэ. Гэхдээ та нэг л санаа зовоод болохгүй байгаа юм шиг санагдаад яах вэ гэж хэсэг бодож магадгүй. Тэгж жагаад би зүгээр л хэтрүүлж удаад байгаа юм байна. Бодит байдал дээр би тэгтлээ баларчаагүй байгаа юм байна шүү дээ гэдгийг ойлгож эхлэх бах. Тэгээд өөр орлогын шинэ их үүсвэртэй болох мөнгө санхүүгийн тал дээр илүү бат бөх суйртай болох тухай бодох юм шиг байна. Ер нь урдих шигэ байгаад байж болохгүй юм байна гэж бодож магадгүй. Хамгийн гол зүйл гэвэл хэрэггүй зардал гэх юм уу? Тиймэрхүү зүйл гарахгүй байх хэрэгтэй юм байна. За хамгийн сүүлд нь хүн хоорондын харилцаа ямар байхыг харъя. За таны амьдралд шинэ хүн гарч ирж магадгүй. Аль эсвэл өнгөрсөнд байсан хүн гарч ирж болох юм. Бас танд хэлэх үү болох уу? Үлдээх үү, явуулах уу гэдэг ч юм уу. Ингэхүү эсвэл тэхүү гэсэн сонголт хийх шаардлага гарч ирж магадгүй.
Эннээс гадна хүмүүст үннийг хэлээд амьдралтаа үлдээх ёстой нэг нь үлдээгээд явуулах ёстой нэг нь явуулах ёстой болж магадгүй бах. За зарим нь бол энэ хүн надаас холтчвол би яах юм? Тийм юм чинь авч үлдэх ёстой гэж бодож шархлан барь өөрийгөө зовоохоо болиод тэр хүнийг явуулах хэрэгтэй болох бах. Ер нь эх сард хүмүүсээс түр зур жоохон холдоод өөрөөрөө байх, өнгөрснийг мартах шаардлага гарч болох юм. Тэгээд хэрэгтэй хэрэггүй мургуулж удахаа болиод юм болгоныг илүү боддоор харах, боддоор хүлээж авбал их зүгээр байна хаа. За ингээд дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр баяртай. Баярлалаа. За 2 дугаар бүлгийг сонгосон таны эх сарын ерхий төлөвийг харцгаая. За хуучин өнгөрсөнд байсан асуудал сөхөгдөх, бичиг цаастай холбоотой асуудал шийдэгдэх тиймэрхүү үйл явдал болж магадгүй сар байна. Ерөнхийдөө бол тогтун нэг хэвэн байх бах. Ямар ч юм жаахан сонирхолгүй бахи байдгаараа санагдаад яах ёстой юм бол доо гэд уудаад цагаа үрээд суугаад байж магадгүй. Тэгсэн мөртлөө энийг ч хийх ёстой, тэрийг ч хийх ёстой гэд их ажилд дарагдах гээд байж магадгүй. Хаана юу болоод байгааг нь мэддэхгүй яваад байж магадгүй учраас нэг сэргэлт авах цаг гарах хэрэгтэй болох бах. Тэгээд зарим нь юуг чи үзээд алтгүй гэж бодох боловчиг би бэлэн биш байна. Би хангалттай сайн биш гэд өөрийгөө чамлаад яваад байж бас магадгүй. Нэг юмыг болох гээд болж чадахгүй, өөр юмд анхаарах гээд анхаарч чадахгүй яваад байж магадгүй харагдаж байна. За энээс гадна тасал болчихсон. Гэхдээ таны сэтгэлийг үүмүүлдэг, таныг хоошин татдаг нэг тийм хэрэггүй зүйл таны амьдралд байдаг байж магадгүй. Юу ч байж иж болно. Тэрийг л олж нэг тийш нь болох хэрэгтэй байгаа юм байна. Тэр зүйлээс салах хүнд байж болох ч гэсэндээ та одоо өөрийгөө өөрчлөөд эндэл ингээд таг гацаад бодлогошроод суугаад байлгүйгээр өөр тийш, өөр илүү сайхан зүйл рүү явах хэрэгтэй болсон гэдгийг л харуулж байгаа юм байна. Хэрвээ тэгж чадах юм бол эх сар энэ жилийн онцлог сар болж бас магадгүй. За ингээд эндээс харвал 8 дугаар сарын эхэнд тэгээд 8 дугаар сарын 11, 19, 20 хавцаа өдрүүд танд чухал байж магадгүй гэж бодож байна. За дараа нь 8 дугаар сард таны ажил төрөл ямар байхыг харъя. За энэ тал дээр бол дажгүй гайгүй урагштай байхах. Нэг их сүртэй биш ч гэсэндээ аз таарад ерөөсө бодож төсөөлөг байсан үйл явдал болж магадгүй. Энийг дагаад таны хувьд эргэлзэлгүй хурдтай шийдвэр гаргах үйлдэл хийх шаардлагатай болж болох юм. Эх сард ажил төрөлтэй холбоотойгоор нэг эмэгтэй хүний нөлөө чухал байж магадгүй. Эмэгтэй ч гэлтгүй хэн нэг хүн чухал нөлөө үзүүлэх бах. Тэр хүн та өөрөө ч байж иж болно. Та өөрөө айгуу санаачлахтай, сэргэлэн байх учраас таныг хилээд байж бас магадгүй. За тэгээд ажлаа солих нэг газар нөгөө газраар солигдох гэх юм уу? Тиймэрхүү үйл явдал болж болох юм. Энэ үйл явдал одооноос эхлээд явж иж магадгүй. Ер нь өөрийгөө чамлахгүй бодсон юмдаа хүрэндээ гэд явах юм бол боломжтой харагдаж байна. За цааш нь мөнгө санхүүгийн байдал ямар авах вэ гэдгийг харъя. За ер нь бол доктортой байна. Шинэ орлогын их үүсвэртэй болох, гинт юусоо бодоогүй ээжэтэл мөнгөтэй болох, авандаа гэж бодож исэн юм авах, цалин нэмэгдэх, тэтгэлэг авах байдаг ч юм уу, иймэрхүү үйл явдлууд болж болох юм. Таны зүтгэж ажиллаж хичээсний үр дүн эх сард гарч магадгүй. Бас ингэх нь надад хэрэгтэй байж магадгүй гэж бодоод ямар нэг эрсдэлтэй алхам хийж болох юм. Эрсдэлтэй ч гэжтэй шийдсэн алхам хийх бах. Тэрнээс гадна хэрэггүй юмд мөнгөө үрдэгэ болох хэрэгтэй, сайн тооцоотой байх хэрэгтэй. Бас хамаагүй хүмүүст итгэж болохгүй болгоомжтой байхад буруутахгүй. За нэг иймэрхүү байна.
За сүүлд нь хүн хоорондын ярилцсан ямар ахыг харъя. За хүн хоорондын ярилцаа жахан хитээдсэн, ярихтай санагдаж магадгүй байна. Өөрөөсөө илүү бусад хүмүүст анхаарал хандуулад хүмүүсийн өмнө та их хариуцлага хүлээж магадгүй. Ялангуяа хүүхэд нэг тийм төлөвшөөгүй залуу хүмүүсийн өмнө хариуцлага өгч болох юм. Аль эсвэл хин нэгэнтэй шинэ харилцаа эхлүүлээд түүндээ байж магадгүй. Тэгээд тэр нь ялтчгүй төвхтэй санагдах байх. Бас та гэр бүл дотор хамгийн гол хүн нь байна. Ганцаараа л бүх юм зүтгээд байж магадгүй. Бүх санаачлагыг гартаа аваад ингэчүүл болно, тэгчүүл болно гэдээ явах бах. Ер нь эх сард бусад хүмүүстэй холбоотой зүйл бараг байхгүй шахуул юм байна. За ингээд дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр баяртай. Баярлалаа. 3 дугаар бүлгийг сонгосон хүмүүсийн ирэх 8 дугаар сарын ерөнхий төлөвийг харъя. За амьдралдаа шинжилэл хийх хэрэгтэй болж магадгүй. Амьдралын шив хэв маягтай болох хэрэгтэй. Таныг хүрээлж байгаа орчин маш чухал учраас тэрийг өөрчилж янзлах хэрэгтэй болох юм байна. Танай найз нөхөд ч байдаг юм уу? Таны эргэн тойрны хүмүүсийн гуйлан цохож магадгүй. Таны хэрэгт хэтэрхий их оролцдог ч юм уу? Ер нь зангаа таниулж магадгүй юм байна. Та тэр байдлыг хараад сэтгэл хөдлөлтөө хит их автаад бодлогогүй загнах гээд байж магадгүй учраас хамгийн гол нь ухаалаг байх хэрэгтэй. Тэд нар юу гэх нү, яах нү сайн ажиглаад азанхан зүйтэй болов уу? За тэгээд та хэрэггүй юм яраас хөөцөлдөөд худлаа зантай олон ядаргаатай хүмүүсийн хажууд байж ирснээс ганцаараа 50 амгалан байх нь хамаагүй дээр би тэднэр дутхгүй гэж бодоод тэднээс харилцаагаа таслах бах. Тэглээгээд юусоо буруутгах юм байхгүй. Харин ч зөвдөн нэг хэсэг төр зогсоод гадаад ертөнцөөс тасарч магадгүй ч гэсэн таны хийсэн зөв сонголтуудын нэг нь ялцчихгүй мөн болж таарна. За тэгээд эндээс харах юм бол таны хувьд 8 дугаар сарын 5, 6, 7, 8, 12, 20, 25 хавцаа өдрүүд чухал байж магадгүй юм байна. За цааш нь эх сард таны ажил төрөл ямар ахыг харъя. За боломжийн байхаар харагдаж байна. Шинэ ажил эхлүүлэх, шинэ ажилд орж магадгүй юм байна. Ажилтай холбоотойгоор гадагш өөр тийш явж магадгүй. Эсвэл өөрийнхөө сэтгэлд хүрэх газар руу явж болох юм. Бодож исэн юмдаа хүрэхийн тулд хуучнаа орхиж бас магадгүй юм байна. Одоо ингэчих юм бол цаашдаа айгүй хэрэгтэй гэхээр юм руу явчих болно. Өөр бас дуртай зүйлээ хийгээд тэрийг ажил болгоод явж магадгүй. Таны хийж байгаа ажил, цалин орлого хоёулаа сэтгэлд хүрсэн юм байж магадгүй. За тэгээд зарим нь ажилдаа гэхээсээ илүү гэртээ их цаг зарцуулж магадгүй. Иймэрхүү байна. За дараа нь мөнгө санхүүгийн байдал ямар авах вэ гэдгийг харъя. Ер нь бол мөнгө санхүүтэй холбоотой нэг их тийм онц үйл явдал болохгүй бах. Заавал яах ёстой ч үлээ гэж бодож байгаад би нэрээ тэгчвэл болох юм байна штэ гэд нэг зүйлийн учрыг олж магадгүй. Тэгээд тэрний учрыг олоход найдаж болохоор нэг хүн тусалж болох юм. Эсвэл таны гаргах шийдвэр, хийх үйлдэл их зөв байж магадгүй. Мөнгө санхүүгийн тал дээр доктортой байж лайвал яасан ч яах вэ гэд хамаагүй дэмий юм сэтгэхийн хэрэггүй. Нэг тэгчвэл зүгээр юм шүү гэж бодож магадгүй. Гэхдээ сайн бодож үзвэл зүгээр ах. Сарын сүүлд нилээн муугүй сэтгэл хангалуун байх юм шиг байна. За хамгийн сүүлд нь хүн хоорондын ярилцаа ямар байх вэ гэдгийг харъя. За энэ тал дээр нэг тийм манарсан, эргэж бутсан байдлаас гарах бах. Хуучин харилцаа дуусч шинээр эхлэх, хуучнаасаа өөрчлөгдөх иймэрхүү үйл явдал болж магадгүй. Тэгээд өөр гэвэл зарим нь хин нэг хүн алсаас харж ажиглаад байгаа гэж магадгүй. Тэр хүн таны амьдралд буцаж ирэх тухай бодож иж болох юм. Бас та хинтээ чинь дуудлага мессежээр аягүй харилцаж магадгүй байна.
нэг нь нөгөөгөөсөө санаа зовоод байгаа ч юм шиг, айгаад байгаа ч юм шиг янзтай баахан мессеж тайлбар өчээд ээж магадгүй. Тэгээд гол зүйл гэвэл сая хэлсэнтэй адилхан зарим худлаа хүмүүсийн үнэн нүүр нь ил болж магадгүй. Таныг хуурдаг, таны толгойг угаадаг хүмүүсийг өөрөөсөө холдуулж явуулах хэрэгтэй. Тэр хүн цаанаасаа л нэг тийм дэмий санагдаад байгаа бол дэмий л гэсэн үг. Зүүн совиндоо итгэх хэрэгтэй. За ингээд дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр баяртай. Баярлалаа.